Есүс тэр хүүгээс талх аваад ертөнцийн эзэн талархсныхаа дараа газарт сууж буй хүмүүст хувааж өглөө. Загсыг нь ч мөн адил хувааж өгөхөд хүн бүр түүнээс нь хүссэн хэмжээгээр авчээ. Иоганн 6:11. Есүсийн гарт байсан өчүүхэн зүйл мянган хүнийг хоолсон. Та өөртөө байгаа зүйлээ бага гэж битгий бодороо. Мөнхийн эзэн таны чин сэтгэлээсээ зориулсан хандлагаар агуу гайхамшиг бүтээж чаддаг нэгэн. Есүс энэ хүүд байсан жаахан хоолоор агуу гайхамшиг бүтээсэн. Таны чин сэтгэлийн хандлага, үйлдэл хөл бүтэн ард түмэнд хүрэх боломжтой гэдгийг үргэлж санаарай. Мөнхийн эзэн минь биднийгээ баг гэлтгүй өөрсдийгөө таны үйл хэрэгт зориулж амьдрахад минь туслаач, замчлаач. Таныхаа хүүгийн нэрээр бусдыг ивэж өрөөж тусалж амьдрахад минь туслаач. Есүсийн нэрээр гуйлаа. Амен.